Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд өрхөх зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. За өнөөдрийн дугаараараа та хэдтэй богинохон дигитал багтай хоорондоо агуулга цаг хугацааныхаа хувьд бол ямар нэгэн холбоогүй ийм дөрвөн хэрэг ярьж өгөхөөр бэлдсэн байна. Хит нарийн дигитал сонсох дургу нэг хэрэг задлаад ярихаар дундаас нь ч юм уу уйдаад байдаг хүмүүст таалагдах болов уу гэж бодлоо. За ингээд шууд дугаартаа орцгоё. 2021 оны 1-р сарын 21-нд оройн 21 цаг 40 минутын үед Улаанбаатар хотод нэгэн ийм орон сууцны хорооллын орцонд байдаг, одоо 1-р давхарт нь байдаг хүнсний дэлгүүрийн 2 худалдагч нь дэлгүүрээ яг хаагаад байж байсан. Гэтэл гинэтхэн дэлгүүрийнх нь хойд талын хаалга буюу орцон дотроос оршин суугчид орж ирдэг тэр хаалгыг маш хүчтэй нэг хүн нүдэж эхэлсэн. Нэг худалдагч нь босч очоод хаалгаа онгойлгосон чинь байрны тэр чигтээ маш их удаатай болчихсон. Тухайн орцонд 1-р давхарт байх нэг айлын хаалга нь онгорхой. Тэр айлын нөхөр нь гараад ирсэн. Тэгээд эхнэр маань амиа хорлчлоо, гэрт гал гараад байна гэд айж төгшсөн байдалтай хаалга нүдэд зогсож байсан. Худалдагч эмэгтэй зөрж гүйж очоод тэдний гэрлүүн ороод харсан чинь тэр айлын эхнэр нь нүүр нь хавтцсан байдалтай дүрлзэж байгаа галан дунд хэвтэж байсан. Ингээд худалдагч эмэгтэй дэлгүүр лүгээ буцаж орж ирээд уцаа авч цагдаагийн 102 болон онцгой байдлын 101 дугаарт залгаж дуудлага өгсөн байна. Энэ үед тэр гал гарч буй айлын нөхөр нь одоо хаалга нүдсэн залуу эргэж орж ирээд нялх хүүхдээ дэлгүүрийн нөгөө худалдагчид тэрвүүлчээд гэрлүүгээ буцаад гүгээд орцсон. За 2 худалдагч эмэгтэй бол тэр хүнийг эхнэрээ аврах гэж байна гэж бодсон ч бүр эсэргээрээ гэрлүүгээ гүйж ороод хаалгаа хаачаад бүр дотроос нь цоочилсан байгаа. 2 худалдагч эмэгтэй хичнээн гаднаас нь хаалгыг нүдсэн ч онгойлгохгүй бүр аргаа бараад тэгээ гаднаас нь орилоод байж исэн чинь онцгой байдлынхан болон цагдаа нар хурж ирээд галыг унтрааж чадсан. Хэргийн газар дуудлагаар очисон цагдаагийн алба хаагчийг мэдүүлснээр гал унтраасны дараа гэрлүүн ороход нөхөр нь сохтуу. Тэгээд дээгүүрээ цээж нүцгэн үүдэндээ суудсан. Тэгээд миний эхнэр өвчлээ штэ гэд орилоод шокийн байдалтай байж исэн. Харин өрөөний гол хэсэгт эхнэрийг нь цагаан даавуугаар бүтээсэн. Тэгээд даавуугийн сүхөөд харсан чинь цогцос дээшээ харсан нүүрнийх нь тал хэсэг нь шатаж харалсан. Харин шатаагүй хэсэг нь хөхөрч хавцсан байдалтай байсан. За ингээд цагдаа нар бол хамгийн ихэнд одоо нөхрийг нь гавлаад машиндаа суулгаад түргэн тусламжийн 103 болон одоо хилцсэн жижүүртэй мэдэгдэж нэмэлт бүрэлдэхүүн дуудсан юм байна. Цагдаагийн хилцсэн бүрэлдэхүүнийг эртэл тухайн хэрэг учрал болсон айлыг хамгаалалтанд авч ямар нэгэн хүн дотогш нэвтрүүлээгүй. За тэгээ бүрэлдэхүүн ирсний дараа нөхрийг нь эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Түүнийг машин суулгаад эрүүлжүүлэх байр руу авч явах үедээ цагдаагийн алба хаагч нар юу болсон тухай асуусан чинь би эхнэртэйгээ хамт 2-3 пив уусан. Тэгээд бид хоёр маргаалцсан. Гэтэл эхнэр маань би ийм амьдрал хүсэхгүй байна гэж хэлээд өөр дээрээ тос асгаад шүдэнд зурчихсан юм а гэж хэлсэн байгаа. Тэгэхээр нь ямар тос асгасан юм бэ гэд асуусан чинь манай гэрт лаа байсан, лааны тос байж магадгүй би сайн мэдгүй байна гэж хэлсэн. За ингээд мэдээж арх сохтууруулах хундааны зүйл эсвэл мансууруулах бодис хэрэгэлсэн хүнээс бол шууд мэдүүлэг авч болохгүй, эрүүлжүүлснийхаа дараа мэдүүлэг авахар болсон. Харин хэргийн газарт ажиллаж байсан мөрдөгч нар дэлгүүрийн худалдагч нараас асуухад тухайн одоо залуу эхнэрийнхээ хамтаар дэлгүүрээр бол тогтмол орж ирж үйлчлүүлдэг, худалдаа авалт хийдэг байсан. Хамгийн сүүлд гэх юм бол тухайн өдрийн өглөөн нь хоёулаа хамт орж ирээд хүнс авсан. Тэгээ тэр үед бол хоорондоо одоо зан харилцаа нь хэвийн, энгийн л харагцаан гэж хэлсэн. Харин орой дэлгүүр хаагаас өмнө тэр залуу ганцаараа 4 удаа дэлгүүрт орж ирээд 2.5 литрийн савлгаатай пив авсан. Эхнэр нь бол орж ирээгүй гэж хэлсэн байгаа. За ингээд эхнэр нөхөр хоёрын тухай гэр бүлийнхнээс нь одоо зам байдлыг нь тодруулахад нөхрийнх нь хувьд бол 1991 онд төрсөн. Түүнийг цаашдаа А гэд яриа авчи. Тэгээ Агийн одоо өсөж төрсөн орчных нь хувьд гэх юм бол төрсөн эцэг нь түүнийг төрхөөс өмнө нас барсан. Тэгээ ээжтэйгээ хамт өссөн юм байна. 8 дугаар ангиа төгсөөд хүнсний технологийн коллежид тогооч мэргэжлэр сурж төгссөн. Дөнгөж 1-р курсад одоо сурдаг байхад нь ээж нь өвчний улмаас нас барчихсан. А гэх энэ залуу энэ эхнэр
нэртэйгээ суугаасаа нэлээд хэдэн жилийн өмнө өөр эмэгтэйтэй гэр бүл болоод хамт амьдраад нэг охинтой болж байсан. Гэхдээ тэр охинтойгоо бол одоо холбоогүй байдаг гэсэн. Энэ анх суусан эхнэр нь Агийн талигач ээжээс нь үлдсэн тэр ганц хашаа байшингийн заруулаад бөмбөр дээр 8 хийх гээд сүүлдээ орлогогүй болоод өрөндөө оронгуудаа Аагаас залаад тэг хүүхдээ өөрийнхөө ээж дээр орхиод өөрөө Таиланд руу явчихсан гэсэн мэдээлэл байсан. За ингээд Аа бол тогоожороо ажиллаж явж агаад 2018 онд одоогийн эхнэртэйгээ буюу одоо нас барсан эмэгтэйтэй танилцсан. Харин эхнэрийнх нь хувьд Аагаас 6 насаар дүү 1997 онд төрсөн. Ар гэрийнх нь хувьд гэх юм бол 2019 онд ээж аав хоёр нь бол аль бие ёсоор салсан гэсэн. Айлын том охин юм байна. 2018 онд шүтээсийг төгсөөд Аатай танилцсан. 2020 оны 1-р сард талигач хоёрын дундаас эмэгтэй хүүхэд төрсөн. За хэрэг болох үед охин нь дөнгөж 1 ой хүрчээсэн юм байна. Амиа алдсан эмэгтэйн зам байдлын хувьд болохоор зөөлөн зантай. Ер нь бол хэр баргийн хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, арх тамхи хэргэлдэггүй гэж гэр бүлийнх нь хэлсэн байна. За эхнэрийнх нь ээж нь бол гэрчээр мэдүүлэг өгөхдөө анханасаа надад таалагдаагүй, хүнтэй юм ярих дурггүй, манай гэрт ирэхээрээ өрөөндөө ороод буруу хараад гар утсаа оролдоод байдаг. Арх уудаг, айлын ганц хүүхэд тоож мэрэгжилтэй. Яг тогтсон ажил хийдэггүй, надтай нэх юм ярьдаггүй болохоор зам байдлын талаар мэдэхгүй гэж хэлсэн. Мөн эхнэрийнх нь үеэл нь хэлэхдээ хамаатан саднараа ургийн баяр хийх талаар уцаар залгаж ярьсан чинь хажуу талаас нь ямар удаан ярьдсан бэ гэд чанга хашгираад байсныг сайн санаж байна. За тухайн үед бол талигач ажилдаа болчлоо гэд уцаа салгасан гэж гэрчээр мэдүүлэг өгсөн. Талигач эхнэрийнх нь аав нь хэлэхдээ 2020 оны 4-р сард эхнэр охинтойгоо одоо хүүхдэн төрөөд 2-3 сартай байхад хадам аавтайгаа танилцахаар Орхон аймагт гэрт нь очиод 7 хонсон. Тэгсэн чинь нэг өдөр арх ууж гаднаас сохтуу орж ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр хадам аавыгаа зодож байсан байгаа. Тэр үед бол эхнэр нь утсан дээрээ бичлэг хийгээд авсан байсан. Тэгээ ингээд тухайн үед бол хадам аав нь чам шиг хүнтэй охиноо цуг амьдруулахгүй гэд хөөгөөд явуулж исэн юм байна. За тэгээд 2020 оны зундаа тэр хоёр тусдаа байжгаад 8 дугаар сараас эргэж нийлээд байр түрээслээд амьдарч байсан. Тэгээд 2021 оны 1-р сард энэ хэрэг болсон юм байна. Харин Аагийн өөрийнх нь гэр бүлийн талаас юу гэж ярьсан бэ гэхээр Ааг бол эхнэртэй болж байгаа гэхээр бүрэн тавилгатай гэр орон бэлдэж өгөөд тусад нь гаргасан. Тэгээ эхнэр нь төрчлөө гэхээр нь ирэхээр гэрт нь очисон чинь бол эхнэртэй халамжтай. Эхнэрээ гам бариулж байгаамаа гэд гэрээсээ гаргахгүй гэртээ хүн дээр болон хөнгөнөөр бие засуулаад тэгээд өөрөө тэрийг нь зөөж цэвэрлдэг байсан гэж хэлсэн. Хоорондын харилцааных нь хувьд гэх юм бол бие биентэйгээ сайхан харилцаатай, хоёулаа маш дуу цөөтэй, муу зан аашгүй тийм залуучууд байсан гэж хэлсэн байгаа. Бас их чинь хэлэхдээ миний мэдж байгаагаар огт тэр хоёрын дунд хэрүүл маргаан зодооны асуудал үүсэж байгаагүй гэж хэлсэн байна. Задлан шинжилгээгээр талигач нас барах үедээ хөнгөн зэргийн сохтолттой, үхэлд хүргэх, архаг хууч өвчнгүү гэж дүгнсэн. Нүүр, цээжний баруун тал, баруун гарын буглаг, шуу, сарвуу, баруун талын гуйных нь гадна талын түлэгдэл нь дандаа нас барсныхын дараа шатсан байна гэсэн байна. Тэгэхээр эхнэр нь өөр дээрээ тос асгаж өөрийгөө шатагаагүй гэдг нь харагдаж байна. Түүнийг үхэлд хүргэсэн шалтгаан нь багалзуур дуулсны улмаас амьсгал бүтэж нас барсан болохыг тогтоосон. Мөн дээр дурдсанчлан нүүрнийх нь тал нь шатчихсан. Нөгөө шатаагүй тал нь бол хавдаад хөхөрцөн байсан гэж хэлсэндээ тэр нь болохоор тархиндаа цус хуралдтай, харвалттай буюу тархинд гэмтчихсэн байсан гэж тайлбарлсан байна. Мөн уруул, жавж хэсэг нь язарсан, зохин хөхөрцөн байсан юм байна. За тэгээд эдгээр гэмтэл нь бол олон удаагийн зохих үйлдэлээр үүсгэгдэх юм байна. За одоо харин бүгдээрээ Аагийн өөрийнх нь өгсөн мэдүүлэгтэй танилцъя. Аа хэлэхдээ тухайн хэрэг болдог өдөр эхнэртэйгээ хоёулаа гэртээ амарж байсан. Өглөө босоод орцны дэлгүүр орсон. Тэгээд 100 орчим мянган төгрөгийн өртөө байснаа төлж барагдуулсан. Гэрээ цэвэрлсэн. Тэгээд охиноо унтуулчаад байжсэн чинь эхнэр нь хоёул өнөдөр ажилгүй амарж байгаа дээрээ ганц 2 пив уух уу гэж өөрөө асуусан гэж хэлсэн байна. Ер нь бол өмнө нь тэр хоёр сардаа ганц нэг удаа амралтын өдрийг тааруулаад пив уугаад гэртээ зурагтаар кино үзэж өнгөрөөдөг байсан гэж хэлсэн. Хэрэг болдог өдөр 4 удаа нэгээр нь том савтай пив авчулсан. Тэгээд яг 4 дахь пивээ ууж эхлэх үеэс муудалцаж эхэлсэн. Гэхдээ өмнө нь бол тэгж муудалцаж ямар нэгэн байдлаар хил ам зурж байсан удаа байхгүй гэсэн. Муудалцах болсон хамгийн гол шалтгаан нь гэх юм бол Аагийн өмнө нь гэр бүл зохиож байсан
тухай асуудлаас болон хадам аав ээжтэйгээ таарамж муутай байдаг эдгээр шалтгаанаас болсон гэж хэлсэн. Ингээд муудалцаж байгаад эхнэрийнхээ нүүрл үн нэг удаа цогсон чинь эхнэр нь зөрүүлээд 2 удаа алгацсан. Тэгэхээр нь эхнэрээ буцаагаад алгацсан чинь эхнэр нь хоошоогоо саваад унтсан. Тэгэхээр нь айлгах зорилгоор эхнэрийнхээ дээр нь гараад 2 гараараа хоолойг нь боосон гэж хэлсэн байна. Ингээд боож байтал нэг мэдсэн эхнэр нь ухаан алдчих шиг болсон. Тэгээд л эхнэрээ ер нь бол амьсгал хураасан гэдгийг мэдж авсан. Аагийн ухаан санаа нь орж гараад байсан гэсэн. Тэгээд эхнэрийнхээ цогцсны хажууд суугаад тамхи татсан. Хэр удаан хідэн тамхи татснаач мэдээгүй. Асааж унтраагаад хаяад л байсан. Гэтэл гинэтгэн нүднийх нь бууланд гал асаж харагдсан. Гал асж байгааг мэдмэгцээ нэгэнт эхнэрийнхээ аминд хүрчгсэн юм чинь угаартаад нэг бол эхнэртэйгээ хамт шатаад үхчихье гэж бодсон байгаа. Гэхдээ охиноо хараад тгийж чадаагүй. Охиноо тэрч гараад дэлгүүрийн худалдагчид үлдээчээд эргээд гэртээ орсон. Нүдэнд харагдсан гарт таарсан зүйлсээ аваад асаж буй гал руу хийгээд л байсан. Өөрийнхөө суцыг ханаж амиа хорлох гээд зүүн гарынхаа шуух хэсэгт заазураар зүсэх гэж оролцсон. Ингээд байж байхад онцгой байдлын албаны хүмүүс орж ирсэн гэж хэрэгээ хүлээсэн байна. Ингээд шүүхээс Ааг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-8-д зааснаар эхнэрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэргийг үйлдсэнд гин буруутай тооцсон 17 жилийн хугацаагаар хорих ял онож хаалттай хорих байгууллагад идлүүлэхээр шийдвэрлсэн байна. Хохирогч талд А болон талигач эмэгтэй хоёрын дундаас гарсан насан туршаагүй хүүхдийн тэжээгчийн алдсны тэтгэмж болон гэмт хэргийн улмаас учирсан гим хорийн хохирлыг нотлох баримтаа хууль заасны дагуу бүрдүүлээд иргэний хэргийн шүүхээр Аагаас нэхэмжлэх эрхийг нь бол нээлттэй үлдээсэн юм байна. Хохирогч болон шүүгдэгч талаас буюу Аагийн өөрийнх нь талаас давж заалтаагүй юм шиг байлээ. Ганцхан анхан шатны шүүхийнхэн тогтоол нь надад олдсон байгаа. За энэ хоёрын нэг настай тэр нялх хүүхдийг нь амь хохирогч эхнэрийнх нь ээж нь өөр дээрээ авч үсгэж байгаа юм байлээ. 2016 оны 3 дугаар сарын 16-нд Сонгон архин дүүргийн 24-р хороо Шороотын амны Задгаа гэх газарт амьдардаг иргэн Б гэртээ байжгаад бие засгаар гараад алхаж байхад ойрхон хүүхэд уйлж байгаа юм шиг чимээ сонсогдсон. Чимээ гарсан зүг рүү нь харахад хунгарлсан цасны цаад талд цагаан шаргалдуу зүстэй дундад Аз үйлдвэрийн болвоо гэмээр нэг том нохоо юм идээд байгаа болвоо гэмээр тонгоочхоод толгоогоос ихсрээд байгаа нь харагдсан юм байна. Тэгээд сайн ахиулаад хартал нөгөө нохоо ч хүүхэд зуучсан байгаа нь бүр яг тодорхой харагдсан. Хүүхдийн хөл нь харагдсан юм байна. Ингээд тэр залуу хүүхдэд туслахаар гүйсэн боловч тэр хавьд нэлээд их цас ороод бүр бүсэлхийгээр нь татах хэмжээний өндөр болчихсон явж болохгүй шигдээд байсан. Тэгэхээр нь буцаж тойроод хашааны нөгөө талаар гүйж очиход хүүхэд уйлахгүй ер нь бол дуу огт гаргахгүй байсан. Гэхдээ тэр залууг хурж ирж байгааг хүүхэд харчаад гараараа даллаж байсан. Харин нөгөө нохоо тэр хүүхдийн бүсэлхий орчмоос нь зуучихсан тавихгүй сэгсэрсэн байдалтай байж байсан. Газраас хид хідэн томоохон чулуу аваад шидсэн боловч нохоо хүүхдийг бол огт тавиагүй зуусан чигтээ байгаа дахаар нь хашааны банд сугалж аваад тэр нохоог зохиж байтал ойр орчмын хүмүүс ирээд бүгдээрээ нийлээд мод чулуу гээд гарт таарснараа нохоог зогсоор байгаад арай гэж нэгэн хүүхдээс салгаж чадсан. Яаралтай түргэн тусламж дуудсан. Тэнд байсан хүмүүсийн ажиглаж харснаар нохоонд хазуулсан хүүхдийн хөвлийн хэсгийнхэн зүүн талаас нь хатсан бололтой бүр өөх нь гарчихсан. Мөн хүзүүнийх нь гүрээнийх нь орчмоос цус гарсан. Огт юм хэлж чадахгүй мөртлөө ухаантай байсан байна. За дээр дурдснаар нохоо бол анх харахад цагаан шаргалдуу зүстэй дундад Аз үйлдвэрийн болвоо гэмээр нохоо байсан ч яг хүүхдээс салгахад нохооны ингэр толгой хэсэг нь бол хүүхдийн цуснд бол бүхэлдээ будагдсан учраас ямар зүстэй нохоо гэдгийг нь ялгаж харж хэлж чадахгүй хэмжээний тийм болчихсон байсан. Хүмүүсийн хэлж байгаагаар тэр яг хүүхэд хаацсан газрын яг хажуу талынх нь хашааны айлын нохоо гэж таньсан. За тухайн айл нь бол эзэнгүү хашаанд нь 2 өөр нохоо уяатай харагдчихсэн. Тухайн үед бол хэд хоног цасаар шуураад айлын хашаатай өндөр намаараа зэрэгцгээр нэлээд их цас хунгаралцсан байсан болохоор тэр нохоо цасан дээгүүр дамжаад хашаагаа даваад гараад ирсэн гэдэг нь тодорхой харагдаж байсан. Хүүгийн хувьд 2012 онд төрсөн 4 настай хүүхэд байсан. Цэцэрлэгт явдаггүй. Аав ээж хоёр нь хоёулаа ажилдаг. Тэгээд ажилдаа явахдаа эмээгийнх нь гэрт үлдээгээд явдаг байсан. Яг хэрэг болох үед эмээ нь сургуулийн
хүүхэд хүргэж өгөхгүйд гараад явцсан. Гэхдээ хүү бол аавынхаа ах эгч гээд одоо том хүмүүстэй хамт байсан юм байна. Тэдгээр хүмүүсийн нэг нь одоо хашаа хороогоо янзлаад нөгөөх нь бол гэртээ юм хийгээд байжсэн чинь хүүхэд хашаан дотор тоглож байгаад хүнд мэддэхгүй хашаанаас гараад явчихсан байсан. Гинэтхэн хүн орилохоор нь гараад очиход хүүг нохоо зууцсан байсан гэж ах эгч нар нь мэдүүлсэн. Ингээд хүүг гэмтэл согс судлалын үндэсний төвд хүргэж авах ёстой бүхий л арга хэмжээг авсан боловч гүрээний судас нь тасарсан, элэг сэмжин бараг ил гарчихсан учраас найдваргүй байна гэсэн харамсалтай мэдээг эмч нарын зүгээс ар гэрт нь дуулгасан. Удалгүй хүү гимтлээд илэлгүй амьсгал хураасан. Шүүхийн шинжилгээгээр хүүгийн биед бараг бүхий л хэсэгт нь олон тооны хазагдж урагдсан шарх, за дээр дурдсанчлан венийн судас нь тасарчихсан. Тэгээ биенийх нь яснууд нь бас олон газараа хугарсан байдалтай байсан. Түүнд өхөлт хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч гэсэн амь нас аврагдах боломжгүй байсан байна гэж шүүхийн шинжилгээний газраас дүгнсэн байна. Бусад хэрэг дээр ярьдаг шиг илүү дэлгэрүүлж гүүгээр шүүхийн шинжилгээний хэсгийг нь ингээд дуусгая. Харин нохооны эзний хувьд гэвэл тухайн газарт нүүж ирээд 2 жил гарan болж байгаа. Анх нүүж ирсэн жил буюу 2014 онд гэрт нь удаадараа 2-3 удаа хулгай орж байсан учраас Дундад Аз үйлдвэрийн 2 нохоо Кавказ үйлдвэрийн бас нэг гүлэг авч тижээсэн. Тухайн өдөр бол 13 цаг өнгөрч байхад тэр айлын эхнэр нөхөр хоёр нь хамтдаа сайн шанд руу ажиллаар явхаар гарсан. Гарахтаа гэрт нь хулгай орчиж магадгүй гэж бодоод Дундад Аз үйлдвэрийн нэг нохоогоос суллаад хашаандаа одоо сул тавиад хашааныхаа хаалгыг гаднаас нь түлхүүрээр цоочлоод гарсан гэж байгаа. Гэрээсээ гараад хөдлөөд дөнгөж 1 цаг орчим болоод яг хотын төвд явж хахад цагдаагийн байгууллагаас залгаад танаа нохоо хүн хатсан байна гэд дуудсан юм байна. За ингээд нохооны эзнийг орчиндөө аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гин буруутайд тооцсон 2 жил 6 сарын хугацаагаар за тухайн үеийнхаар бол жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид идлүүлэхээр болсон юм байна. Гэхдээ нохооны эзний зүгээс бол бас давж заалтаж байсан юм бэлээ. Тэрээр дав заалтах гомдолтой юу гэж дурдсан байсан бэ гэх юм бол босон зүйлд бол одоо гүнээ харамсаж байна. Өөрийгөө бол буруутгаж байна. Гэхдээ нохоогоо санаатай сул тавьж хүн уруулаагүй гэж хэлсэн байсан. Мөн эхнэр нь хавдраар өвдсөн. Тэгээд асрах хүн байхгүй учраас тэнсэн харгалзах ял оноож өгнө гэж давж заалтаж байсан. Хохирогч хүүгийн буюу одоо ээж аавынхын талаас оршуулгын зардал болон бусад зардлыг төлсөн. Тэгээд нэгэнд талигаачийг босгож чадахгүй учраас нохооны эзнийг тэнсэж өгнө гэж бас адилхан ийм хүсэлтийг тавьж исэн. Гэхдээ нийслэлийн давзаалдах шатны шүүх болон улсын дээд шүүх буюу одоо хяналтын шатны шүүхээс гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон буюу одоо яг 2 жил 6 сарын ялыг нь хിവэр нь үлдээсэн юм байна. Бидний ашиглаж буй шинэ эрүүгийн хуулийн 20-ийн 15 дугаар зүйлд зааснаар орчиндөө аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүн дэвтэр хохирол учруулах юм бол 450-аас 5401 гэж буюу 450 мянгаас 5 сая 400 мянган төгрөгөөр торгодог. Нэг бол 240-оос 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тусдаа ажил хийлэгдэг. Эсвэл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтэгдэг юм байна. Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан эсвэл хохирогч нас барсан байх юм бол 5 сая 400 мянгаас 27 сая төгрөгөөр торгох, эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж зааж өгсөн байдгийн байна. Тэгэхээр ер нь бол энэ хэргийн тэр нохооны эзэн хуулийнхаа дагуу нэлээд хүнд ял авсан юм байна шүү. 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нэгэн иргэн ээжийнхаа гэр рүү очиж ойр зургийн гэр ахуйн ажил хийж агаад буцаад гэр руугаа явсан. За гэр нь бол тухайн өдөр өдөржингөө эзгүй. Тэ эхнэр нь хөдөө явцсан. Хүүхдээ болохоор урд хашааныхаа айлд үлдээсэн байсан юм байна. Тухайн өдөр автомашиных нь улсын дугаар хязгаарлалттай байдаг учраас хотоор нэг тойрж явсаар агаад орой 23 цагийн үед гэртээ ирээд хашааныхаа хой талд байдаг гаражнда машинаа оруулж байрлуулчихад гаражнаасаа шууд дамжаад байшин руугаа орсон. Гэртээ орж ирмэгцээ шууд хүүхдээ урд айлаас авах санаатай байшингийнхаа үндсэн одоо хаалгаар гарах гэтэл гал тогооных нь өрөөнийх нь буланд нэг эрэгтэй хүн зогсож байсан. Гэрээ эзэн бүр гайхаад юу хүн бэ яах чагаан гэд асуусан чинь галтогоон зогсож байсан хүн юу ч болоогүй юм шиг өөдөөс нь
айл андуураад ороод ирлээ гэж хэлсэн байгаа. Гэрийн эзэн гар утасныхаа гэрлээ асаагаад нөгөө үл таних хүн рүү тусгасан чинь гэрийнх нь галтогооны шүүгэнд байсан 4 ширхэг мөнгө аягийг нь гаргаад шалан дээр тавьчихсан зогсож байсан. Тэгээ хулгай хийж байгаа гэдгийг мэдээд тухайн хүнийг шууд барьж авсан чинь нөгөө хүн нь ноцолдоод зүхтаах гээд байхаар нь явуулахгүйгээд зууралтаж байхдаа хид удаа зогсон байгаа. Тэгээ зууралтаж агаад нөгөө эрэгтэй хүнийг буудан ширээ хоёрын гол руу хийж агаад гар утсаа гаргаж ирээд урд айлын залуу руу залгаж дуудсан. Тэгээ хоёулаа элбэж агаад нөгөө хүнийг одоо гаргахгүй, зүхтаалгахгүй байлгаж агаад цагдаагийн байгууллагад хандсан юм байна. Ингээд тухайн айлд хулгай хийх гэж байсан хүнээс мэдүүлэг авахд дараах мэдүүлгийг өгсөн байна. Надад тухайн үед мөнгөний хэрэг гараад байсан. Би автобусны буудлаас ертөнцийн зүгээр хойд зүг рүү яваад сараалчин төмөр хашаатай нэг давхар байшин гэрэлгүй байхаар нь хашааг нь давж ороод байшингийн цонхуудаар нь гэрэл тусгаж харахад тухайн айл эзэнгүй байсан. Тухайн байшингийн ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан вакуум цонхыг нь гараараа түлхэж ороод галтогооны хэсгийн шилэн хаалгатай тавилга руу гэрэл тусгахад 4 ширхэг мөнгө аяга байсан. Тэгээ тухайн аягнуудыг авч явах санаатай газарт тавиад байж хахад гэрийн нь орж ирээд яадаг хулгайч вэ гэд миний цээж рүү өшөглөөд унгаагаад миний толгоо руу хит удаа цохиж зодсон. Би тухайн хүнийг болиулах гэсэн боловч бараагүй. Тухайн өдөр тэр байшингийн эзэн намайг цохиж зодож миний биед гэмтэл учруулсан. Би тухайн хүний биед халтсан зүйл байхгүй. Би тэр байшин руу орсон учраас миний биед халтсан, цохиж зодох болсон байхаа. Надад тухайн гэмтэлтэй холбоотой гомдол санал байхгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байна. За энэ айл руу хулгайн сэтлэр нэвтэрсэн этгээд болохоор 1986 онд төрсөн 38 настай урд нь бүр 8 удаа ял шийтгэл эдлэж байсан хүн байна. Тэгээ энэ удаагийн үйлдэл нь болохоор хүн амьдрах зориулалттай орон байранд одоо цонхыг нь түлхэх аргаар хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн одоо гин буруутай тооцоод эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 1 дахь зүйлийн 2-ын 1 дахь заалтанд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан юм байна. Энэ хэргийг яагаад сонгож авч ярьсан бэ гэхээр нэг онцлогтой байсан хохирогч байхгүй 2 шүүгдэгчтэй шүүхурлайсан. За нэг шүүгдэгч нь бол ойлгомжтой хулгай хийж агаад баригдсан этгээд байсан бол нөгөө шүүгдэгч нь тухайн гэрийн эзэн байсан. Учир нь гэрийн эзэн тухайн үл таних этгээдийг хулгай хийж байна гэд зодоод эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гин буруутайд тооцогдсон. Ингээд гэрийн эзэнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-ийн 6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн хохирол учруулсан тул 451-тэй тэнцэх хэмжээний буюу 450 мянган төгрөгөөр торгох ялыг оногдуулсан. Гэхдээ гин бурууга хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр буюу эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6-гийн 7 дугаар зүйлийн 1-ийн 1-т зааснаар торгох ялаас нь чөлөөсөн юм байна. 2017 оны 11-р сарын 28-ны өглөөний 8 цаг 30 минутын үед Монгол улсад амьдардаг нэгэн гадаадын иргэний гэрийн хаалгыг нэг хүн тогшсон байна. Хаалган дээр очиод дурангаараа харахад цагдаагийн хувцастай хүн байхаар нь юун цагдаа яах гэж байгаа юм бол доо гэж бодоод хаалгаа нээсэн чинь өөдөөс нь өөрийнх нь нэрийг нь хэлээд чи мөн үү гэд асуусан байгаа. За тухайн хүний эхнэр нь илүү монголоор сайн ярьж чаддаг байсан болохоор эхнэрээ дуудсан. Тэгээ эхнэр нь хурж ирээд хаанаас явж байгаа хүн бэ гэд асуусан чинь цагдаа хувцастай хүн амрыг ирээ та бичиг баримтаар шалгуулна уу? Сүхбаатар дүүргээс явж байна гэж хэлсэн. Тэгээ сайн ажиглаад харсан чинь хаалга тогшсон хүний өмссөн цагдаагийн хувцас нь ямар нэгэн таних тэмдэггүй байсан учраас цагдаа биш байж магадгүй гэж бодоод та өөрөө эхлээд надад бичиг баримтаа үзүүлж болох уу гэж асуусан чинь нөгөө хүн цаашаа шууд орц руу хин нэг ороод ир гэд дуудсан байгаа. Гэтэл орцноос гартаа цахилгаан бороохоо барьсан 2 эрэгтэй хүн шууд гэрт нь дайраад ороод ирсэн. Тэгээд хаалгыг нь дотроос нь түгтсэн. Ингээд нөхрийг нь галтогооны өрөө рүү оруулсан. Нөхөр нь бол өөрийгөө хамгаалах гэж цохиж зодтолдож хутга авч шидэж агаад цахилгаан бороохоогоор цохиулсан. Тэгээ бараг ухаангүй шахуу болох үед нь нэг нь толгой дээр нь гიშгэж байгаад гарыг нь гавлаад даавуугаар амийг нь боосон. Ингэж ноцолдож байх зууртаа нөхрийнх нь өгзөгнийх нь орчимд
утгалсан байгаа. Орж ирсэн 3 эрэгтэй хүний нэг нь нөхрийг нь харж үлдээд нөгөө хоёрынх нь нэг нь болохоор гэрээр нь явж хяналтын камер мөнгө хадгалдаг сейф байгаа эсгийг нь шалгаж байсан. Нөхрийг нь харж үлдсэн хүн цахилгаан бороохоогоороо одоо толгоор нь байн цохиулсан учраас ухаан нь баларцсан. Тэгээ нэг тийш нь чирээд байх шиг л байсан. Тэрнээс хойш юу басныг мэдэхгүй байна гэж нөхөр нь мэдүүлэг өгсөн байдаг. Харин энэ үед болохоор цагдаа хувцастай залуу эхнэрийг нь дээд давхарлуун чирч гаргаж эренгүүтээ хар өнгийн нүрээ халахалсан ийм маск гаргаж ирж толгоондоо углаад тэгээ эхнэрт нь хутга тулгаад мөнгө нэхэж эхэлсэн. Танах алтны уурхаатай мөнгөний сейфтэй бидтэй 100 сая төгрөг өгөөх гэж сүрдүүлсэн байгаа. Тэгэхээр эхнэр нь бэлэн мөнгө байхгүй байна. Картанд бол 30 сая төгрөг байгаа гэд банкны картаа өгөөд кодыг нь хэлж өгсөн. Гэхдээ нөгөө цагдаа хувцастай хүн бол картыг нь авчаад сүрдүүлэхээ болиогүй бүр хүүхдийг нь авчираад ээжд нь харуулж агаад хүүхдийнх нь хүзүүнд хутга тулгаж агаад дахин бэлэн мөнгө нэгсэн байгаа. За ингээд эхнэр нь бол хүүхдийнхаа одоо бүр хүзүүнд нь хутга тулгуулсан болохоор гүйж очоод унтлагын өрөөнийхөө шкафнаас гадаад улсын одоо мөнгөнд тэмдэгтээр тухайн өдрийн ханшаар бол 3 сая орчим төгрөг авчирч өгсөн. Тэгээ цагдаа хувцастай хүн хэлэхдээ цагдаад одоо бид нарыг мэдэгдэх юм бол танаас сургуульд явдаг 2 том охины чинь даган шүү гэж хэлсэн байгаа. Тэгээд утаснаас нь одоо симнүүдийг нь гаргаж хаяад гавны түлхүүр гэж хэлээд 2 түлхүүр шидчээд гараад яваад За ингээд эхнэр нөхөр хоёр бол ямар ч байсан цагдаад мэдэгдсэн. Гэхдээ хэрхэн яаж дуудсан гэдэг нь бол тодорхой байгаагүй. Цагдаагийн алба хаагчид тухайн өдөртөө эдгээр дээрэм хийсэн хүмүүсийг баривчилж авч чадсан юм байна. Баривчлахдаа бол ямар сэжүүрийн дагуу хайсан бэ гэдэг нь бол олон нийтэд нээлттэй биш. Ямар ч байсан дээр цагдаа хувцас өмсцөн явж исэн хүнийг одоо барьж авахдаа гар утас руу залгаад машиныг чинь нэг машин шүргчээд яваад өглөө. Машин дээрээ хүрээд ирээч гэж дуудаад барьж саатуулсан юм байна. Тэгээд тэр цагдаа хувцастай явж исэн залуугаар өөр нь хамт одоо хэрэг үйлцсэн хүмүүс рүү залгуулад бөмбөр дээр байна хүрээ дээр гэж дуудуулад нөгөө эдийг нь бас баривчилж авсан юм байна. За ингээд эдгээр хүмүүс бол баригдаад энэ хэргийг хэрхэн зохион байгуулж яаж хийсэн тухайга одоо дараах мэдүүлгүүдийг өгсөн байна. Нийтдээ бол 4 хүн хамтарч хийсэн юм байна. Цагдаа хувцастай хүн хэлэхдээ хэрэг үйлдэхээс 1 сар гаруй өмнө ресторанд хүнтэй одоо уулзаад хоол идэж байтал хажуугийн ширээнд нь 30 гаруй насны нэг гадаад хүн тэгээ 16 орчим настай нэг монгол охинтой хамт хоол идээд байж байсан. Тэгээд тэр гадаад хүнийг монгол охинтой уулзаж байна гэж бодоод хардах сэтгэл төрөөд байсан. Тэгээ ер нь бол энэ нөхрийг жаахан сүрдүүлээд мөнгө авъя, мөнгөтэй байх гэсэн юм адын бодол төрсөн гэж байгаа. Тэгээ рестораны гадаа байсан өөрийнхөө одоо машиндаа суугаад гадаад хүнийг гарч ирвэл дагаж гэрийг нь мэдэж авъя гэж бодоод нилээн удаан хүлээсэн. 20 цагийн үед гадаад хүн хамт явсан монгол охинтойгоо гарч ирээд такси бариад нэг зочид буудал руу орчхоор нь гэртээ харсан. Тэгээ маргааш өглөө нь 10 цагийн үед буцаж нөгөө зочид буудлынх нь гадаа машинтайгаа очоод хүлээгээд зогсож байсан чинь 11 цагийн үед бол гадаад хүн ганцаараа гараад такси бариад явхаар нь араас нь дагсан чинь нэг тийм пентхаус одоо зохион байгуулалттай байрны гадна очоод таксинаас буугаад байр руугаа орсон. Тэгэхээр ардаас нь орц руу н ороод харсан чинь цахилгаан шат нь 6 давхарт зогссон байгаа. За тэгээ нөгөө гадаад хүнийг энэ байрны 6 дугаар давхарт амьдэрдгийн байна гэж мэдэж аваад сайн судлаж хідэн тоотод хинтэйгээ амьдардаг тэгээд хизээ гэрээсээ гарч хідэн цагт гэртээ ирдэг гэдгийг нь мэдэж авч агаад сүрдүүлж мөнгө авъя гэж бодоод тэр өдөртөө гэртээ ирсэн. За маргаашнаас нь эхлээд өглөөний 8 цагийн үед нөгөө гадаад хүний одоо орцонд 6 давхартанд зогсоод яг хідэн тоотоос гарч ирэх нү гэд хүлээж эхэлсэн. За удалгүй гадаад хүн бол бага насны 2 хүүхдийн хамт гэрээсээ гарч ирээд цахилгаан шатаар буугаад явсан. Ингээд л гэрийн хаягийг нь тодорхой болгож авсан. Нэг өдөр гадаад иргэн одоо энэ өөрийг нь мөшгөөд байгаа тандаад байгаа залууг хальт анзаарсан учраас дахиж харагдаж сэжиг ахуулаад яах вэ гэж бодоод 2-3 хоногт нэг удаа ирж гэрийнхэн цонхыг гэрэлтэй байна уу гэдгийг нь хараад гэрт нь хүн байгаа үгүйг нь мэдэж авдаг байсан. Тэгээд хэрэг үйлдэхээс 7 хоногийн өмнөөс ботсон бодлоо ажил болгоё гэж бодоод төлөвлөж эхэлсэн. Цагдаа хувцас өмсөөд гэрт нь орж бичиг баримтыг нь шалгаад хэрвээ виз нь дууссан байх юм бол тэрнгээр нь шалтгаглаж мөнгө нэхий гэж сэтгэсэн байгаа. Ганцаараа орох юм бол тэр гадаад иргэнээс гадна өөр хүн гэртэнд байгаад эсэргүүцэх юм бол дийлэхгүй байхаа гэж бодоод найдвартай хань татъя гэж бодсон. Тэгэд өөрийнхөө сайн таньдаг итгэлтэй хүмүүс болох им гих одоо 3 хүнийг өөрийнх нь гаргасан санааг дэмжих байх, нууц
нууц хадгалах байхаа гэж бодсон байгаа. За энэ цагдаа хувцас өмсцөн явж исэн гэдэг хүн болохоор Хинтээ аймгийн цагдаагийн газарт ажиллаж байгаад 2016 онд өөрийн хүсэлтээрээ ажилласаа гарсан. Тэгээ албанаас гарахдаа хувцас тусгай хэрэгслээ хүлээлгэж өгсөн боловч өөрт нь илүү байсан шин загварын хар хээрийн китл гэж байд юм байна. Тэрийг аваад үлдсэн. Тэгээд полис гэсэн бичгтээ хар өнгийн сарвчтай малгай зэргийг бас аваад үлдсэн байсан юм байна. Гадаад иргэнийг сүрдүүлэхийн тулд 25,000 төгрөгөөр гав, 80,000 төгрөгөөр хутга худалдаж авсан. Ингээд цагдаа хувцас өмсөд гав, хутга, цахилгаан бороохоо зэрэг юмнуудаа аваад 2017 оны 11-р сарын 28-ны өглөө 7 цагийн үед нөгөө хамт хэрэг үлдээ гэсэн им 3 руугаа залгаад яаралтай ажил байна, хурдан хүрээ дээр нүрээ халахлах маск байвал аваад ирээрэй гэж хэлээд нөгөө гадаад иргэний байрных нь урт талын цэцэрлэгт уулзцаасан. Тэгээд им 3-т болохоор энэ байранд нэг монгол хүнд өөртөө гадаад хүн амьдардэм аа. Тэгээ бөөнөрөө ороод сүрдүүлж агаад мөнгийг нь авна. Иймээ тиймээ асуудал байхгүй. Хэрвээ ямар нэгэн асуудал гарах юм бол ах нь бүх асуудлыг даана. Битгий санаа зов гэж хэлээд тэгээ нөгөө 3 зөвшөөрсөн. За гих залуу бол би муутай таталт өгж ухаан алдаж ундаг учраас гадаа хүн хараад байж тэг янз бүрийн болох юм ба шууд уцтаарай гэж хэлээд гадаа үлдээсэн. Тэгээд цагдаа хувцастай залуу им гих 2 залуугийн дагуулад тэр гадаад айл руу орсон юм байна. Ингээд дээр дурдсан үйл явдал болсон. Цагдаа хувцастай явж байсан залуу мэдүүлэгтээ дурдахдаа тухайн айлын гадаад эмэгтэй мөнгө авах юм уу хүссэн юм авчих гэж хэлээд орилоод гуугаад байсан. Бэлэн мөнгө байхгүй, картанд мөнгө байгаа гэд цэнхэр өнгөтэй виза карт гаргаж ирээд кодыг нь хэлээд өдөрт дээд тал нь 9 сая төгрөг гарах эрхтэй гэхээр нь картыг нь хамт явж байсан эмд өгөөд ATM орж мөнгө авчих, мөнгө аваад уцтаж хэлээрэй гэд имийг төрүүлээд гэрээс гаргасан. Тэгээ им 10 орчим минутын дараа залгаад болчлоо гараад ир гэхээр нь гавныхаа түлхүүрийг ихнэрт нь өгөх гээд халаасаа ухсан чинь намайг зүгээр орхичих, би дахиад мөнгө өгье гэд 2 давхрынхаа унтлагын өрөөр ороод шкафнаасаа буудалтай гадаад валют гаргаж ирээд өгсөн гэж хэлсэн байгаа байхгүй юу. Ингээд тэр гадаад айлын гэрээс гараад машиндаа сууцгаагаад өглөөний 10 цаг болж байхад энэ хэргийг төлөвлөсөн нөгөө цагдаа хувцастай хүний гэрт очицгоосон. Картнаас нь гаргаж авсан 9 сая төгрөгнөөсөө цагдаа хувцастай хүн эмд 2 сая төгрөг, О2-ын дунд нь 1 сая 500 мянган төгрөг өгөөд өөрөө үлдэгдэл 5 сая 500 мянган төгрөгөө болон гадаад валютыг нь авч үлдсэн. Энд дурдгдсан О2 болохоор ах дүү 2 юм байна. Тэгээд хэрэг болохоос 1 сар орчмын өмнө цагдаа хувцастай явж байсан хүн энэ хоёртой холбогдоод харуул хамгаалтын албад нээсэн байгаа. Та хоёр ирж бэлтгэлээ хийнгээ, ажил хийхгүй юу гэж хэлээд Улаанбаатар хот руу дуудсан. За энэ хоёроор бол өмнө нь ямар нэгэн ажил хийлгүүлээгүй. Өөрийнхөө ажилуулдаг карате, кикбоксинг клубтээ бэлтгэлээ хийгээд байжээ гэж хэлээд тэндээ бэлтгэл хийлгүүлдэг байсан юм байна. За энэ залуучууд бол миний ойлгосноор ийм төрлийн бие хамгаалах спортын чиглэлийн хүмүүс юм шиг байлээ. Гадаа хүн харж үлдсэн залуу мэдүүлэхтэй дурдахдаа цагдаа хувцастай залууг хүний мөнгө зээлж аваад тэгээд луйрдаад явцсан хүмүүсийн гэрт нь ороод тэгээд гэрээний дагуу мөнгөө төлөхийг шаардаж байгаа гэж ойлгосон гэж хэлсэн. За ингээд гадаад иргэд буюу эхнэр нөхөр хоёрын биед шүүхийн шинжилгээ хийхэд эхнэрийнх нь биед бол баруун гарын долоовор дунд хуруунууд нь тэгээд гарын алга нь бол зүсэгдсэн шарах тогтоогдсон. Харин нөхрийнх нь биед бол баруун талын өгзгөнд нь хутгалагдсан шарах, зүүн нүдний дээд доод зових, тэгээд зүүн нүдний алин баруун нүдний дотор булан, зүүн гарын шуунд нь бол цус хуралц зулгаралт гэмтлүүд бол тогтоогдсон байна. Аль альных нь гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг юм байна. Ингээд дээр дурдсан мэдээлэл болон нотлох баримтууд дээр үндэслэн цагдаа хувцастай явж исэн залуу буюу түүнээс гадна им нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөж ярилцсан. Тэгээ үүргийг хуваарлсан болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байна гэж шүүхээс дүгнсэн байна. Хутга, цахилгаан бороохой, гав, цагдаагийн албаны хувцас, нүүрний баг зэргийг бэлтгэсэн байдал, хохирогчийн хувийн байдлыг судлаад тэгээ гэрт нь цагдаагийн албаны нэрийг барьж нэвтэрсэн. Тэгээ хүмүүсийн эрүүл мэндэд хутгаар зүсэх, хатгах, хутгалах, тэгээ цахилгаан бороохоогоор цохиулах, гарыг нь гавлах, амыг нь боох зэргээр хүч хэрэглэн хохирогч тус бүрт хөнгөн хохирол учруулсан. Түүнээс гадна бага насны хүүхдэд хутга тулгаж хүч хэрэглэхээр занл хийсэн зэрэг нь бол дээрэмдэх гэмт хэргийн шинжийг
бүрэн агуулсан байна гэж үзсэн. Тэгээ энэ дөрөвт болохоор 3 жил 4 сараас 3 жил 6 сарын ялыг тус оноосон юм байна. За хохирогч нараас авсан мөнгөө бол бүгдийг нь төлж барагдуулсан. Ингээд хохирогч нарт одоо учруулсан хохирлоо төлсөн байдал анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг нь харгалзаад оногдуулсан хорих ялыг нь нээлттэй хорих байгууллагад идлүүлэхээр шийдвэрлсэн байна. За ингээд дуустал нь сонссон хүмүүстэй төгсгөлд нь нэмж хэлэхэд тухайн гадаад хүмүүс нь бүгд найрамдах хятад ард улсын иргэн эхнэр нөхөр хоёр байсан шүү. Өөрийгөө дабл стандарттай одоо тийм үзэл бодолтой хүн байна уугүй юу гэдгээ бас нэг бодоод үзээрэй. Монгол хэрэгүүд деталь ихтэйгээсээ деталь багтай хэрэг нь олон байдаг. Тэгээ ярмаар байгаа мөртлөө хит богинохон болохоор нэг дугаар гээд бэлдээд оруулахад арай дэндүү богинохон болох гээд байдаг болохоор иймэрхүү байдлаар 4 хэрэг нийлүүлээд оруулбал та хидэд маань ямар санагдчихээн тэгээд санал бодлоо бас бичээд үлдээгээрэй. За тэгээд дараагийн дугаараараа эргээд уулзъя. Түр баяртай.